гайхамшигт өв. Ямар амтэн бэ? Юу вэ ноён талхаа? Мушига захирал. Энэ спорт машин чиний их юм уу? Нэгийг авчихлаа. Угаалгын газар орлого багтай гэдэл саяхан гонгонод байсан. Яаж ийм үнэтэй машин авав? Үгүй нөгөө найдан угаалгын газрын барилга 5 давхар болгож нэмсэн. Тэгсэн үл хөдлөхийн үнэ 5 дахин нэмэгдчихдэг байгаа. 5 дахин? Тэгвэл усчны газрын барилга 10 давхар болгочих юм бол үнэ нь 10 дахин нэмэгдэх нэ? Үгүй барилга 10 давхар боллоо гэд 10 дахин нэмэгдэх. Дараа уулзъя баяртай. Авто марилно. Бэкери үл хөдлөх зууч бай. Барилгын үнэ өсөөд байгаа гэсэн энэ үнэн үү? Талхны усчны газрын захирал үсттэй. Зөв газраа ирж ирэх мэ. Ойрд талхчны хотын үл хөдлөхийн үнэ их өсөөд байгаа. Мушга баавны угаалгын газар 5 дахин, тако зоогийн газар 7 дахин бүгд л барилга барьж их мөнгө олж байгаа. Таач гэсэн үсчний газраа барилга болгочих бол баян болж чадна шүү. Би ч гэсэн барилга барина. Хэдэн давхар байхад болох вэ? Хуучны үгэнд өндөр байх тусмаа сайн гэж үг биш шүү. 10 давхрыг бариа. Тэгээ 10 давхар барилгатай болно. Юу? Үсчний газар нураагаа юм уу? Ойрд талхчны хотын барилгын үнэ их өсөөд байгаа гэсэн. Тийм болохоор би ч гэсэн үсчний газраа нураагаад 10 давхар барилгатай болно. Нэгт нь кафе, хоёрт нь хоолны газар, гуравт нь эмнэлэг, дөрөвт нь номын дэлгүүр, тавт нь хувцсны дэлгүүр, зургаат нь интернет кафе, долоот нь караоке, 89 давхурт нь кино театр, 10 давхурт нь үсчний газар байна. Ноён талхаа энэ байшингаа яаж нураах юм бэ? Бүр дасчихсан шүү дээ. Аян болох сайхан боломж олдож байхад тэр дасах ямар хамаатай юм. Үсчний газар хаалттай байх хооронд орлогогүй байх шүү дээ. Зүгээр юм уу ирэх мэ? Үгүй хэсэг хаалттай байг л дээ. Захирлын дээр барилгын эзэн гэдэг үг мэдэхгүй юу? Санаа зовлтгүй. Шоко чамд кафег нөгөөд сүү чамд интернет кафег өгнө. Бойтонга нана таваарай. Ширээг цаана тавьчих. Цоочих гэж. Юу болов? Энэ дотор нэг юм гараад ирлээ. Та өөрөө арах хэрэгтэй байгаа. Юу гарч ирсэн гэж сүржигнээд байна. Энэ чинь юу вэ? Энэ ханыг нураах гэсэн ханийн зураг гараад ирэх юм. Энгийн нэг зураг биш вэ хаа? Одоо яах вэ? Барилгын ажлаа зогсоох уу? Юу н зогсоох вэ? Зүгээр л нураач хөө. Энэ нөгөө ханийн зураг олдсон үсчний газар уу? Хүмүүсээ сонсоод ирлээ. Хүмүүс яаж ийм хурдан мэдчих вэ? Би хэмбэ гэвэл алдарт Бамбриж их сургуульд археологч мэргэжлэр суралцж олон түүхийн өвийг нээсэн археологийн домог Индиана Банс бай. Бацара энэ амт чинь арай энэ ханийн зураг бол яг 600 жилийн өмнө зурагдсан тухайн үеийн хамгийн шилдэг Леонардо да Винчигийн бүтээл Мона Лиза байна. Леонардо да Винчигээр сүүлчийн зоогийг зурсан нөгөө гоц зураач юу? Мона Лизаг бол Леонардо да Винчи нууц газар зурсан гэх түүх домог бий. Тэгж хайж байхад ийм ядарсан газар зурсан байдаг байжээ. За ойлголоо. Одоо холд ядарсан талхны сагсыг нураагаад барилга барих хэрэгтэй байна. Энэ ханыг нураах гэж байгаа мó? Яасан ч болохгүй. Энэ бол ЮНЕСКОд бүртгүүлэх ёстой үнэт түүхийн өв. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Ноён талхаа. Одоо талхчны хотын барилгын үнэ өсөж байна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Нэрээ юу? Мөнгнөөс юу ч мэдэхгүй шоналт. Энд чинь мөнгөөр худалдаж авч болохгүй өв гэж байна. Битгий амьдралаас тасарчихсан юмэр. 1 2 биш шүү. 1 тэрбум. Археологч гээд хамраа сөхөх хэрэггүй шүү. Юу гинэ? Чи надад задуулаад эмгэгт хүргэмээр байна уу? Хоёулаа бай. Яагаад хүний бааш нь хэрэлдээд байна? Эвэн таарвал 1.5 тэрбум хүрнэ. Юу? 1.5 сая. Энэ ханы хурд нураа. Харин чи гар. Баяртай ноён. Одоо хайр. Хурдхан барилга барина. Тэглэггүй яах вэ? Зөв шийдвэр гаргаад Ноён талх ингээс яв. Ингээс яв. Шунлын тодор ноён талх ингээс яв. Ингээс яв. Ноён талхаа. Түүхийн өвийг устгахаа зогсоо. Хурдан зогсоо. Юу вэ? Түрүүний нөгөө археологч эрдэмтэн байна. Наад талхчин жагсагчдаг дагуулад ирж идэв. Яагаад хүний баашингийн гадаа хил ам татлаад байгаа юм? Мөнгөн шунаад байсан байж одоо байж байгаа гинэ. Мөнгөн шунаад байсан байж байгаа гинэ. Шунлын тодор ингээс яв.
Яагаад хүний байшин ингэдэг гээд байгаа юм? Сайхан унтъя. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шахуулна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Шунлын тулам ноён талах эндээс яв. Эндээс яв. Тэр муу ханын зургнаас болоод унтаж чадахгүй нэ. Ерөөсөө л тэр ханын зургийг арилгацгаая. Зургал байхгүй болчихвол асуудал байхгүй. Энэ чинь юу вэ? Майхан хүртэл барьчихсан. Хүний ус чиний газрын гадаа яагаад байна? Оо, хаалганы хажууд унтах юм. Дотогшоо яаж орох юм бэ? Хар шөнөөр ингэж зовгоч гэж. Энэ бүгд энээс л болж байгаа юм. Энийг устгаад хайчихъя л да. Энэ зургал байхгүй бол баян болж чадна. Удахгүй арилчих юм байна. Хэн ийм шөнөөр залгадаг байна. За байна уу? Ноён толгой сая зурагтаар археологч эрдэмтэн гарсан. Сүү, одоо завгүй байна. Чухал юм биш бол мар. Энэ үнэхээр чухал мэдээ шүү. Ханан дээр байгаа зургийн үн бүхэл бүтэн 20 сая доллар гинэ. 20 сая? Ноён толгойтой үнэхээр баяжих хөвлөлттэй хүү юм аа. Барилга барьсан ч 1.5 сая. Тэгсэн ханын зураг 20 сая гинүү? Болохгүй. Би гараараа юу хийчих вэ? Байцтай. Зураг муухай болсон бол дахиад зурчихд болно шүү дээ. Хэн ч анзаарахгүй зурчих. Би чи гоц ухаантай юм аа. Хөөхөдөө эднэр жагсаал хийгээд их ядарч байгаа бахта сайн унтаж чадахгүй. Харин тийм ээ. Ноён толгой. Ухаараа ноён толгой. Энэ юу вэ? Юу вэ? Хулгай орчихсан юм уу? Энэ чи юу болох нь вэ? Ханын зургийг сүйдэгч гэж 20 сая долларыг ч ойлгохгүй мулгуу амьтад зүгээр орхихгүй дээ. Би ингэж гисэн юм аа. Би бүгдийн сүйдэгч гэлээ. Барилга бариулахгүй болохоор нь ханын зургийг арилгасан. Тэгсэн 20 сая гэхээр нь буцаагаад зурсан. Миний 20 сая. Ноён толгой зүгээр л байгаагүй мөнгө гэж бодоорой. Яриад угаа юм чи. Юун чимээвэ? Арай зургийг сүйдэгч гээгүй үсттэй. Гүй нөгөө Алдаж бай. Ханын зургийг сүйдэгч гэж Мона Лизаг сүйдэгч гэж байгаа мó? Хэн ингэ сүйдэгчдэг байна? Хинэрдөө Бавичигийн ханы зургийг ингэж сүйтгэж байдаг. Ийм юмыг зургийн дараад нийгмийн сүлжээгээр цацах хэрэгтэй. Улаад нэг үзэлтэй таалахгүй. Та болоод үзэлтэй. Хурд явцгаая. би одоо ингээд дууслаа. Нийгмээс арчигдана. Юу вэ? Алхидыг хотынхон мэдчихсэн юм шиг байна. Тэд гадаа яг одоо цуглаж байна. Юу? Сүү, шоко. Хурд нуугдах хэрэгтэй. Энэ ханы зураг муухай болсон газар мөн үү? Уучлаарай. Сүйдэх гэж сүйдэгсэн юм биш шүү. Ханы зураг энд байна. Тийм ээ, Мона Лизаг үзэх гэж ирлээ. Ямар инээдтэй юм бэ? Зургийг минь дараад өгөхгүй. Миний хийгч гэсэн. Юу болоод байна? Ноён толгой энийг хардаа. Мона Лиза нийгмийн сүлжээг шоогуулж байна. Бүх төрлийн эвлүүлэг хийгээд нийгмийн сүлжээнд оруулж байна. Суурьсан эмэгтэй хөшөө, манфикс, суурлэдэ, чулуун уулын суурьсан бүтээл, суурьсан цэцэг, сүүлийн суурьсан цог гэд. Нийгмийн сүлжээнээс хараад наашаа ярьж байгаа маа та. Тийм бололтой. Суурьсан ханын зургийг харах гэсэн талхнууд ийм их байх гэж. Сүү, шоко. Юу хийгээд байгаа юм? Хурдан төлбөр авахд бэлдээж. Үсчний газар юун орох төлбөр авдаг юм? Манайх ямар энгийн үсчний газар юм. Бүхэл бүтэн Мона Лиза байдаг шүү дээ. Тавтай морилно. Мона Лиза үсчний газар байна. Ханын зураг үзэхэд $10. Ийм засалт хэлгүүл $50 болно. Хөөх, ханын зургийг ийм болгосон ноён талхын чадварч мөн дөө. Хэтрүүлж байна шүү. Хөөх, хүнд байдлыг боломж болгож байдаг харгуул ноён талх юм да. Харин тийм ээ. Сүү, дараагийн үйлчлүүлэгч оруулахгүй юу хийгээд байна? Мэдлээ. Дараагийн хүн ороорой. Тавтай морилно. Мона Лиза үсчний газар байна.
ноён талхны төрсөн өдөр. Дүрүү дүрүү. Шоко, маргааш чухал өдөр юм уу? Үгүй, зүгээр л ноён талхны төрсөн өдөр шиг юм болно. Юу, би төрсөн өдөр нөө. Тийм ээ, жил болгон ухаан лидер төрсөн өдрөө тухайлж их тийм. Яагаад надад хэлээгүй юм бэ? Энд ч нэг чухал штэ. Яагаад чухал вэ? Бодоод үзэлдэ. Ноён талх гэр бүлгүй, найз нөхөдгүй дандаа ажилдаг. Тийм болохоор нэм гарагийг гав ганцаараа өнгөрүүлэн штэ. Ямар төрсөн өдөр гэж тийм байдгийг. Хоёулаа төрсөн өдрийг хамт тэмдэглэе. Гэрт нь очиё гэж юу? Би хамгийн гоё төрсөн өдрийн бэлэг өгнө. За тэгэхээр хамгийн шилдэг төрсөн өдөр ажиглаа. Ла авсан, шүдэнц авсан. Тэнгэр минь мил гайхна бах та. Миний төрсөн өдөртөө зориулж авсан чокопай яста амттай. Зүгээрээ ноён талханд бүр их таалагдана. Гэхдээ бэлэг болгож юу өгөх вэ? Чи миний дуртай ред танад хамгаалагч дараалал зогсож байж авсан юмсан. Цөөхөн тоогоор гарсан штэ. Хөвгөлтэй байсан шүү ред. Ноён талх чамаа гой гэртэй болгоно. За явхад бэлэг хамгийн сайхан төрсөн өдөр болно. Байшингийн дугаар 221. Ойрхон байх ёстой доо. Тэр байна. Энд амьдардаг юм уу? Энэ байшин ийм нохой байшинд амьдардаг гэж үү дээ. Өвчний газраас олсон мөнгөөрөө бидэн цайлан өгдөг болохоор аргагүй штэ. Бид хэрэггүй амьтад юм да. Тийм биш ээ. Ой, жаахан чимээгүй байл та нар унтаж амрах гээд байхад чинь. Өршөөгөөрэй. Ноён талх энд амьдардаг уу? Гин гинэ. Үс чинь Би таньдаг юм шиг харагдаад байна уу? Намайг тайван орхи. би ойлгосонгүй. Сүү, энэ овооход дугаар алга. Хоёулаа 221-ийг хайж байгаа. Тэнд байна. Тэр авраг байшин уу? Тийм ээ, ноён талхыг ядруухан амьдардаг гэж битгий санаа зов. Их сайхан амьдарч байгаа. Тэгвэл болж дээ. Би баяртай байна. Гэхдээ л эрэх найз нөхөд гэр бүл байхгүй бол том гэртэй байгаад яах юм бэ? Хөөрхөн амьтаг төрсөн өдрөөрөө ганцаардаж байгаа да. Үнэхээр өөрөвдөлтэй юм а. Битгий санаа зов. Сүү тантай найзлахаар очиж байна. Энэ жил хэдүүлээ хоцорцоог байгаа. Өнгөрсөн жил 5 гэдэл хаалгаа барьсан гэсэн. Энэ бэлгийг өгнө гэхээр догдлоод байна. Юу болоод байна? Эднэр бүгд ноён талхны ачаар амьдралаа өөрчилж чадсан үйлчлүүлэгчд нь. Харал да. Энд хонсон юм шиг байна. Ноён талханд бэлэг өгөхийн тулд энд хонсон гэж үү? Сүү, дараалал зогсъё. Үгүй бол орч чадахгүй шүү. Дараалал өнгөрсөн жилийнхээс бага байж магадгүй. Хөөе, энэ жил чи юу авсан? Гоё бэлэг бах. Өнгөрсөн жилийнхээс гоё бэлэг. Шоко, та бэлэг авсан уу? Үгүй, зөндөө бэлэг авдаг болохоор анзаардаггүй. За. За, бэлгээ өгч гсэн юм чинь явцгаах уу? Юу? Үгүй ээ. Төрсөн өдрийн бэлэн дарихлагаа үлээхгүй юм бол ийм олон бэлэг авсны хэрэг юу байна? Би амттай бэлөө авчирсан. Энэ картаа. Талхны мухлаг хотын эрхэмсэг хатан тусгай хоол явууллаа. Үсийн засчигдаг болохоор хатан ноён талхны төрсөн өдрийг юусэн мартадаггүй. Таалагддаг л байгаа да. Би хоол их болдог гэж сонссон. Сүү, чи сайн байлаа. Явцгаая. Үгүй ээ. Би үлдэх ёстой. Ганцаардвал яах юм бэ? Баярын өдөр нь хамтдаа байцгаая. Би авчлаа ноён талхаа. Тийм ээ. Ой.
Ганц зүсмэл гоё. Сүү ноён талах ганцаараа байж чаддаг. Ганцаардлаар манай хотын хамгийн дээд амжилтыг эвдсэн. Тиймээс төрсөн өдөрт нь санаа зовхоо бойл заа юу. Таны зөвөө ойлголоо. Ноён талханд би бас миний билүү хэрэггүй. Та хоёр юу болов? Зүгээр л нөгөө Сүү төрсөн өдрийг ч онцгой тэмдэглэж өгөхийг хүссэн юм аа. Их сайхан сэтгэлтэй юм аа. Гэхдээ тэг хүнхээр шаардлагагүй дээ. Зүтгэл гаргасан чинь сайн байна. Гарах замаараа хоол аваад яваарай. Харав. Дараа ноён талханд санаа зовох хэрэггүй. Өлсчихлөө. Энэ жил хатны юу явуулсныг харъя да. Хавч тахя. Ойдогтой юм алга. Миний багада иддэг байсан чокопай. Миний л хоол гэдэг юм. Энэ жил ямар бэлэг авснаа харнаа. Би ямар цаг зүгэж? Энэ надад байгаа. Миний хэв маяг биш. Энэ байгаа. Бүгд байдаг л юмнууд. Энэ хайрцаг гайгүй харагдаж байна. Юу? Үгүй байлгүй. Редонод хамгаалагч тусгай загвар олддоггүй ховор шүү дээ. Өнгөөр ийм юм худалдаж авч чадахгүй. Энэ надад ийм сайхан бэлэг өгсөн юм болоо хамгийн сайхан төрсөн өдөр. мэрэгжлийн ёгчин. Өглөөний мэнд. Хөөх, Шоко чи үнэхээр мундаг юм аа. Яаж ингэдэг юм бэ? Йог. Биеийг уян хатан болгодог дасгал. Ийм хин юмд сүрж гинжиг. Би ч гэсэн залуудаа ёгч байлаа шүү дээ. Хөөх, мундаг юм аа. Тэгвэл та нэг хийгээд үзэх үү? За тэгвэл нэг бие хөдөлгөөд үзэх үү. Ноён талхаа та зүгээр үү? Яадаг вэ би өглөө. Ноён талхаа. Та нуруугаа их хүнд гэмтээжээ. Нэг сарын турш бие хөдөлгөж болохгүй юм байна. Нэг сараа үсчний газраа яах болж байна? Ажил ихтэй байгаа байх нь санаа зовлтгүй. Манай эмнэлгийн нөхөн сэргээ хэмчээр эмчлүүлэхээр удахгүй эдгчихнэ. Гүмтрий. Намасте. Гүмтрий бол Энэтхэгийн Тажимагийн йогийн багш байсан. Кекний хатан хааны йогийн тэмцээн 5 жил дараалан дөрвүүлсэн. Нөхөн сэргээ хэмчилгээ, физик хэмжлэгийг аль алийг эзэмшсэн. Талхчны газрын хамгийн шилдэг эмч. За нэг хараацгаая. Энийг бол одоохон эмчилж чаднаа. Энэ чинь юу болж байна? Нуруу мань бэртээгүй байснасаа илүү сайхан болж гоо. Эдгч гисэн болохоор чинь би одоо явъя та. Намасте. Эмч хүлэгрэ. Яавал тань шиг уян хатан болж чадах болоо. Тийм ч амаргүй зам шүү. Хойч бэн заагаад өгөлдөө. Тэгэхээр үнэхээр чадах юм биз дээ? Үнэхээр хүсэж байв. Йогийн төв юм. Тэгж байж л над шиг уян хатан болж чадна. Намасте. Намасте. Эхний хөдөлгөөн бол хөлөг алцайх. Хөлөө алцайхаа. Талхыг авраарай. Хөлөө сайн алцаж үуч яг суурна. Уучлаарай гэдс маань йог хийгээд. Намасте. Хоёр дахь хөдөлгөөн бол бүрэн тонгоох юм. Би одоо танд харуулъя. Бие сунгаад сул тавь. За, нэг хийгээд үзтээ.
Энийг бүрэн эзэмшиж байж л Йогийг бүрэн эзэмшиж. 3 дахь хөдөлгөөн бол мод хөдөлгөөн. Нэг хийгээд үзтээ. Яагаад ч болохгүй. Энэ талхыг зүгээр орхисон дээр юм байна. Ноён талхаа одоо болж болно. Ой тэр чин юу өсөөгөө ингэж хичээж дасгал хийж байхад Таны би хитрхи хүсчихсэн болохоор Йогийг бүрэн сурахад хэцүү юм байна. Одоо ингэж буцаад яв. багшаа юу гэж байгаа юм бэ? Намайг битгий орхио. Мөнгө байна. Энэ юу вэ? Гэрлээс ч хурдан юм. Мөнгө түүхгээд нэг үсрэлтээр бүгдийг авчихлаа. Тэгвэл 500 вон байна. хөөх яг энэ. Вон $, евро, йен. багшаа Одоо Йогийг бүрэн эзэмшсэн. Намасте. энэ чинь үний юм уу? Баярлалаа. Энэ бүгд таны л аж. Тэгээрээ одоо сүүлийн хичээл үлдсэн байгаа. Сүүлийн хичээл гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эцэст нь давах ёстой зүйл бол төлбөр тооцоо гэдэг зүйл байдаг юм. Энэ давааг давж чадахгүй бол гарч чадахгүй. 1 гаруй 100 юу? 10 сая? Хөө энэ чинь арай л хитрхи үнэтэй. Гүэ мэдээж хэрэг төлөлгүй яах вэ? Ноён талхаа хаажчаад одоо ирж байгаа юм бэ? Таны нуруу яаж вэ? Зүгээр үү? Юун зүгээр гэж яг гинүү юу гинүү нэг юм сураад хамаг мөнгөө бараад зүгээр юм алга. Сүү жимстэй цай аваад ир. За, ойлголоо ирэх мэ? Ноён талхаа жимстэй цай. Хөө гайхалтай. Хөөх, энэ чинь Йог шүү дээ. Яг гэдгийг ий үсгийг хэл хэрэггүй. Хайр мөнгө. Тэгэхээр Йог. Би сая юу гэж хэлсэн бэ? За, мэдлээ. Яна жоо штэ. Ноён талхын тийшээ явж байна. Юу? Над руу юу? Саяных чинь Йогийн хөдөлгөөн биш үү? Ноён талхаа та Йогд яаж ийм сайн болсон юм бэ? Ийм юмд юуг нь сүржгэн юм. Ий үсэг битгий хэл гэвэлтэй. Яагаад баяр ийгээд байгаа юм бэ? Битгий хөдөл. Танаа үсчний газрыг орлогосойтой байдгийг мэдээд ирж байна. Ийшээ мөнгө хий. Ахтуу бэлэг дайрамчуд байна. Боо хүртэл барьчихаж. Йогийн багшд төлбөр өгсөндөө харамсаад ядаж байхад дээрэмчид хүртэл мөнгө нэхэж байдаг. Ноён талхаа юу хийгээд байгаа юм бэ? Хурдан мөнгө өгөөч. Боо барьчихсан байх шүү дээ. Дахиад мөнгө өгөх хэрэггүй. Чадахгүй. Би хизээч өгөхгүй. Юу? Нөө талах чинь. Ноён талхаа. Шоколадын самнаас болтож байдаг. Юу вэ? Сум дуусчихлаа. Үгүй ийм талах гэж байдаг. Хурдан зогтъё. Хөөх ноён талхаа та сая бүх сумнаас нь болтчихлаа гэж үү дээ. Ийм юм гэж бас байдгаа. Ий гэж битгий хэл. Би сумнаас болтчихлаа гэж юу? Йогийн төлбөр төгсөн мөнгө миний амийг авралаа шүү дээ. Намасте. Татлагжигчийн нууц.
шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст барьвал үр дүн нь хамгийн их байдаг. Хэн сурч байна шүү? Ингэн гэж хэн мэдгөө? Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая. Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагчч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээнийг өдөр тань шиг агуу өсчин болмоор байна. Сайхан юм. Даанч одоогоор манайх өсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Суу. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та Босхороо гүнжээ. Бурхан минь. Гүнж юм уу? Тийм ээ. Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөийг таг газар алгаа. Хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү. Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Үсчний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрэх хөл чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Хоцорчлоо. Баларсан юм аа. Уг нь ерөөсө хоцорч байгаагүй юмсан. Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилтан бэ? Суу, хадагтай ялуу би юм худалдаж авч хаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гял олцлон сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён талхаа. Хийснэр нь гэлацтай сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй ноён талхны хийснэр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрэ тийм л дээ. Юу хийх ёстой вэ? Хөө, энийг л жинхэнэ гялалцах гэнтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна. Болох юм уу? Бололгүй яах вэ? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ. Им юмыг хийж сураад байх шиг байна. Хэн бэ? Хэн ингэж хайчихва? Миний машин. Их хуучин харагдаад байгаа. Бас л хог юм байх гэж бодов. Гүнжээ. Таны хүснэ. Хуучирч зэвсэн энэ бөгшиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л та. Тэгээд бүх машинаа аваад иргэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаага залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж. Сайн байна. Үсчний газрын сургалтын хугацаагаа дуусгасанд баяр хүргэе.
онц суралцлаа. Гэрчилгээг аваарай. Хөлөгт 5 тамир. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнч чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнж. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ? Намайг гэрчлэлтэй болж хамаал өөрөө ажиллах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Мэдээ хөдлөр авах. Тэнгэр минь зав гардаг л байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талах үсчин гинүү? Гүнж талах үсчнээс сурсан юм уу? Гүнж заасан гэхээр гүнжээс ч мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үсчин рүү явъя. Угаасаа талах үсчин шилдэг. Явъя, талах үсчин дээр очие. Хавчуу чигнэмэхүү. Яасан хөөх амтан бэ? Хонгор минь би мөхөөдөс авчирлаа. Ашгүй буцаад ирв. Өдсний газрын очир барагдахгүй урт байлаа. Бяцхан Гедори хаан байна. Юу гэсэн үг вэ? Чамайг харж байгаа гэж бодсон шүү дээ. Алдчихсан. Гедори. Гедори. Өшгөрөө ирэх мэ. Гедори. Гедори чи хаана? Ой, дээшээ битгий Юу гараа. бодоод байна? Тэр хүүхэд нөөцлөрлөө авирч байна. Гедори. Оо, дээшээ битгий гараа. Гедори. Би бол жинхэнэ хавч. Гэт аюултай штэ. Одоохон буугаад ирээ. Аав ээж нь үү? Одоохон болиулаад. Бидний хүнхээр уучлаарай. Гүмэн одоо болно. Миний угаштай. Таашаа би загснуудтай хамт аквариумд амьдрнаа. Яагаад ингэж байгаа бэ? Чи жинхэнэ хавч биш шүү дээ гүмэн. Тийм биш ээ. Би жинхэнэ хавч. Чи жинхэнэ хавч биш шүү дээ. Хавчтай би лууч биш. Зүгээр чигэн Гедори чам заламгаа байхгүй. Манай Гедори талаа яралт амтэрмаар байна гин. Өөрийгөө жинхэнэ хавч шиг гэж итгээд байгаа юм. Хүүхэд болгонд ол ийм үе байдаг юм. Ноён талха. Манай бяцхан гэдэг туслах арга байхгүй юу? Алдарт ноён тал хүртэл бидэнд тусалж чадахгүй. Ноён хадагтай хавчин чигнэмэг. Үлдсэн сүүлчийн итгэл найдвараараа надад итэх. Үгүй. Очмааргүй байна. Та нар миний хүрсэн аав ээж биш. Би талаа яраад руугаа буцах ёстой. Түрэг шиг ороод гараадахыг заа юу. Үсчин гэсэн үү? Би та нарт нарийн бав шиг харагдаад байна уу? Хурамч аваа. Таваач. Чихэн хавч үйлчлэгч. Дүрээрээ байна. Яасан өхөөртөм хавч хэлбэрт юм бэ? Жинхэнэ хавч гэдгийг минь та мэдэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Далай руу буцахаас өмнө чи сайхан харагдмаар байгаа үстэй. Далаа? Би далаа руу явна. Орцгой. Аль далай? Атлантын уу, Номхон уу? Сайн уу? Ноён талхны өсгөний газар 5 тамир. Хөөх, манайхаар өмнө нь хавч үйлчлүүлж байгаагүй штэ. Би далаа руу буцахаас өмнө шүдний чулуугаа авах болно. Хөө, далай руу буцахаас өмнө чамд хийх олон чухал юм байгаа шүү. Тийм үү? Тийм ээ. Жинхэнэ хавч алай тэнгисийн хамгийн хатуу ширүүн амьтан. Харин чи зэгнэр шиг зөөлөн харагдаад байна. Жигнэмэг. Бас чамаас юусаач талаа үнэртэхгүй байна. Ийм янзтай далаа руу буцвал загасны хоол болно. Чамайг сууш болгоод идэж хинтэй. Санаагүй. Би чамайг хавчны хаан хүртэл бүхэлдгээр болгоод өгнө. Хөөх нэр юу? Баярлалаа ноён талхаа. Хонгор минь талах яах гэж байгаа юм болоо? Хүлээгээд харж ил бай та. Ноён талха. Би ирлээ. Сайн уу бяцхан залуу минь?
Хөөх, ямар гоё жигэнсэн загсан боб бэ? Хатагтай карп. Нааш. Хатагтай карпа загсан боб биш юм уу? Юу яриад байгаа юм бэ? Хатагтай карп бол шинэ нур хотын нийгмийн идэвхтэй. Эхэлж захиалга өгсөн болохоор чи хүлээх хэрэгтэй боллоо. Ийш. За тэгээд өнөөдөр яаж засуулмаар байна та? Энэ удаа бүр ганган болмоор байна. Стен Марокко загас шиг ганган. Stone Morocco истэ. Ойлголоо. Одоо яг жинхэнэ карп загас шиг болох гэж байна. Юу хийгээд байна? Энэ чинь буруу штэ. Ерөөсө карп шиг харагдахгүй байна. За, болчихлоо. За, ямар болж? Би ч сүрлэг болжээ. Би содос тусгураад ястаа гоё. Энэ чинь карп биш. Ягаад ийм муухай одоггүй? Юу яриад байгаа? Stone Morocco болчихсон байхад. Карп загас чинь улбар шар өнгөтэй, зөндөө олон хөөрхөн судалтай, ялалцсан хурц нүдтэй, бас хөөрхөн сэрвэ хөвсгөр сүлтэй. Манай хавч үйлчлүүлэгч карп ямар байдгийг мэддэггүй юм шиг байна. Суу, зураг аваад ирдээ. Мэдлээ. Карп ингэж харагддаг. Төгс зураг ноён талхаа. Ноён талхаа, таны ачаар би загасны цэнгүүний гоо бүсгүй болгоход маш их баярлалаа. Найз охид натархаа. Дэлхий мангар болчихсон юм уу? Юу болоод байна? Сайн уу ноён талхаа? Би билээ. Энэ дун лава ямар хөөрх юм бэ? Тавтай морил бяцхан хадагтай дун лаваа. Ноён лава гинэ? Газар тундын тэнгисийн бодолт хэлгмээр байна. Өнөөдөр хуучин ангийнхантайгаа уулзах юм л да. Санаа зовлтгүй. Намайг дуусгаар чи далайн давлгаанд шидэгдсэн юм шиг харагдана. Дангэрэг чидэгдсэн дун лава. Би уулзах юмсан гэж үргэлж хүсдэг байсан юм. Одоо боллоо. Энэ юу вэ? Дадаа мангас уу? Чи бодсон байгаа. Их хөөрхөн болсон Би бай. өхөрдөм. Та намайг яг адилхан болгосон байна. Ой суу, сургийн өгтөв. Энэ чин дун лаваа шүү дээ. Үгүй. Дун лава ингэж харагддаггүй юм. Нэрээ тийм шүү. Өтниймхээ мартчихсан байна. Одоо төгс боллоо. Та үргэлж мундаг ажилдаг шүү удахгүй болсон. Жинхэнэ дун лава ийм байдаг гэж үү дээ. Миний бодсноос тийс өөр байна. Ой, чи жинхэнэ хавч болохыг тэсний ядан хүлээж байна уу аа? Тийм ээ. Тэгэж байна. Сүүлийн ганц үйлчлүүлэгч үлдсэн. Би удахгүй. Ноён талхаа сайн уу? Энэ чинь бэлхэн октопус байна штэ. Уулзалгүй худж наймаалчаа. Наймаалж гинэ? Та чинь галзуу юм уу? Би сквидэдтэй болцоотой. Ингээд очивол намайг ноoma амтэнгэд бодчих. Намайг аврах том наймаалж болгоод өг. Санаа зовлтгүй. Удахгүй чи хадагтай нартай бүжиглэг тэмтрүүлтэй болно. Энэ жижиг амтныг царамуудаа муухай наймаалж болгож яасан ч чадахгүй. Ноён талхаа, зураг нь яг энд байна. Үгүй. Наймаалчны хөл яа гой хатсан байна. Наймаалчны тэмдрүүл хамгийн үнцэнтэй. Тэр яг сүмс майнууд яг болно. Тэмдрүүл дээр нь тавилаа. Сэтгэл татам чанараас чинь хинч зуухтаж чадахгүй. Ингээд наалдуулаад өгнө. Энэ чинь жинхэнэ наймаалчны тэмдрүүл. Тэмдрүүлтэй боллоо. Одоо тарих. Хөлгүй цэнхэр далайн хамгийн том тарих. Наймаал. Хайхалтай, үзэгсэлэнтэй. Ингээд дууслаа. Ноён талхаа та зүгээр л шилдэг. Миний сохин болцоо маш амжилттай болно доо. Нэрээ аврах том наймаал шиг харагдаж байна шүү. Сквидэдтэй уулзсангууд надад шууд дурлан да. Намайг харал да. Би бол наймаалч. Хүлээж угаарай сквидэд. Наймаалч яваад өглөө. Одоо манай хавч найзын ээж. Сүү, зурга. Цэнхэр хавч их байдаг. Тиймээс чамайг үсэг чулуун хавч болгоно.
Альсан сагсан бөмбөг нь өөсч овон товонтой. Цэгнүүдийн бэл дээр. Хамгийн чухал нь усны хэсэг шүү. Зөндөө их уснаа. Өдөрт 2 удаа шампундаж угаагаарай. Үгүй. Би чигээр хавж биш. Хавчин чигээр мэг ээж аава гэлээд өгөлөө би чигээр мэг гэдэг. Тийм ээ. Эд бол хавчиг хэлбэртэй шарсан чигнэмэгний гэр бүл шүү дээ. Би хавж болмооргүй. Зүгээр чигээр мэг хэвээрээ байна. Зүгээрээ гэдэг. Бүгдээрээ чигнэмний хуваар хуучин шиг амьдарч болно. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Ноён таалгаа. Би явж зурсан горлон дээр бяцлаг нэмээ дээ. Баяртай. Ахад хавчиг загнаад байвал буцаад ирээрээ. Та хамгийн мундаг нь. За бүгд гараад ирээрээ. Яваад өгсөн үү? Та нуугдах хэцүү байлаа шүү. Харин хэлээд яах вэ? Бүгдээрээ сайн ажиллалаа шүү. Энэ та нарын хувь. Хөөх, ямар их юм бэ? Дун лава хэрэг болвол хизээч хамаагүй дуудаарай. Ноён талаа тийшээ гартаа. Юу юм бэ? Би бол далайн хун тааж, агуу цагаан халим. Халхны усны газар тавтай морил.